манайхаа. За өнөөдөр би та нартай амлын сороо нарны тосны талаар зөвлөгөөх болно. За өнөөдрийн бичлэг маш сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Яагаад вэ гэхээр яг энэ сэдвийн дагуу бичлэгээ бэлдээд одоо судалж явах явцдаа би өөрөө маш олон зүйлсүүдийг шинээр сурч авсан байгаа. Тийм болохоор та нар маань энэхүү бичлэгийг дунд дуслан заавал үзээрэй. За нарны хит ягаан туяанаас бид нар арьсаа хамгаалах үүднээс нарны тосыг 365 хоногийн турш хэрэглэх ёстой. Харин бидний одоо нэг эндүр үзүүл нь болохоор зөвхөн зуны удирдалд хэрэглэнэ гэж андуураад байдаг. Гэтэл яг ингээд бороотой одоо тий гадаа ямар ч наргүй байсан ч гэсэн тэр нарны хит ягаан туяа агаарт үлдээд 80% нь үлдээд тэр нь цонхоор одоо шилийг шууд нэвтлээд бидний арьсанд шууд гэмтэл үүсгдэг гэсэн. За тэгээд туяаг болохоор хоёр хуваадаг. Нэг нь UVA, UVB. UVC гэж байдаг. Гэхдээ UVC нь арьсан нөлөөлөх нь арай бага байдаг учраас UVA, UVB гэдэг энэ хоёр хит ягаан туяаг өнөөдөр хэдүүлээ ярилцъя. За UVA болохоор бидний энэ арьсны олон давхарганы хамгийн цаатлын гүн рүү хүртэл ингээд арьсыг нэвтлээд арьсын маань гэмтээгээд эластин болон коллагены үйл ажиллагааг бууруулснараа бидний одоо нэг арьсны хөгшрөлтийн үйл явц нь илүү түргэсж өгдөг гэсэн. За таны яг одоо хэрэглэж байгаа нарны тосны та яг шошгын сайн хараад үзээрэй. Яг нүүрэн тал дээр нь заримдаа UVA, UVB гэсэн тэмдэглэгээ байдаг. За энэ болохоор хит ягаан туяанаас таны арьсыг хамгаална. Зарим тохиолдолд яг тэрийг өргөн хүрээнээр ингээд нэршлэн болохоор broad spectrum гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Хэрвээ ийм тэмдэглэгээтэй байвал мөн адил таны арьсыг хит ягаан туяанаас хамгаалж байна гэж та ойлгож болно. За нарны тос нь хоёр төрөл байдаг. Нэг нь chemical, нөгөө нь physical. За энэ хоёр тосны ялгаа нь юу вэ гэхээр physical нь болохоор ердөө хоёрхан найрлагатай байдаг. Найрлагын хувьд болохоор zinc oxide, titanium oxide гэдэг ийм хоёр найрлага байгаа. Хэрвээ энэ хоёр найрлага байх юм бол та physical нарны тосыг хэрэглэж байгаа гэж ойлгож болно. За харин бусдаар бол яг эдгээр найрлагууд байгаа. Эдгээр найрлагууд нь болохоор химийн гаралтай нарны тосууд гэсэн үг. За сонирхолж хэлэхэд эдгээр химийн орц найрлагууд донд байгаа оксибензон, октиносейт гэсэн энэ хоёр найрлага нь хөхний хөгжил, за хүүхдийн жин, за тэгээд эр биелийн эцсийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Тийм болохоор Хавай арлынхан 2021 оноос хойш энэ хоёр орц найрлагыг за бас нэгэн судалгаа байдаг. За бид нар ингээ гадагшаа аяллаар явахдаа далайн эрэг дээр очиод нарны хит ягаан туяанаас арьсаа хамгаалах үүднээс нүүр болон биендээ биений нарны тосыг хэрэглэдэг тийм үү. Тэнгүүд химийн гаралтай буюу chemical сансарганыг бид нар биендээ төвчлээ, нүрэндээ төвчлээ гэж бодъё. Тэнгүүд тэр далайн гүн рүү бид нар одоо ингэ сэлгээд орлоо. Тэнгүүд тэр далайн гүнд байгаа далайн одоо нэг шүрэн хадан дээр ургасан байгаа одоо ингэ замгнууд замгч ингээд юм гоё ноон гэдэг шүү дээ ингээд гоё солонгороод тэнгүүд тэр замгаар чинь нөгөө загснууд маань идээд амьдрт юм ээ тижээгдэж тэр хоол хүнсэнд болдд юм ээ тэнгүүд бидний нөгөө биенд төрчихсөн байгаа химикал сансаргийн тэр химийн гаралтай орц найрлага нь болохоор тэр замгийг гэмтээгээд өгчүүлээд тэгээд үхээ тэрнгүүтээ тэр ногоон өнгөтэй байсан замаг маань яваандаа ингээд цав цагаан өнгөтэй болоод устж үг болчдөг. За тэрийгээ дагаад нөгөө загснууд маань идэх хүнсгүй болоод нөгөө замаг байхгүй учраас тэрийгээ дагаад маш олон их хэмжээний загс одоо үхэж үргэлжддэм байна. Тэгээ энийг болохоор эрдэмтэд маш их одоо анхааралтай авсан учраас сүүлийн жилүүдэл ялангуяа энэ далайн эргийн одоо улс орнууд болохоор энэ санскрин дээр буюу одоо нарны тусан дээр маш их тийм хориг тавьдаг болсон. Тэгээ түрүүний хэлдгээр хоёр орц найрлагатай одоо chemical нарны тусыг бол хорсон байдаг нь ийм учиртай юм аа. За тэгвэл бид нар ингээд зуны улиралд хөдөө гадаа явлаа. Ингээд нуур гол руу орно. Тэнгүүд бид нар мэдээж нарныхаа тосыг төрчихж байгаа. За тэгээ chemical нарны тосноос илүү physical нарны тосыг сонгох хэрэгтэй юм байна. За тэгвэл physical нарны тосыг сонгохдоо бас нэг юм дээр анхаарна. За тэр нь юу гэхээр бид нар ингээд маш их юм дасгал хөдөлгөөн гүйж хараадаг. Эсвэл одоо маш их хөлрөмтгөө одоо хөлн байн гарч идэг хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл ингээ гадаа ингээд усан сэлж идэг хүмүүс байлаа гэж бодъё. Тэнгүүд тэр нарнаас бид нар одоо тэр усан тэсвэртэй нарны тосыг яаж сонгох вэ гэхээр та ямар нэгэн нарны тосны тэр нүүрэн талыг одоо бичгийг унших хэрэгтэй. Тэрэн дээр нь water resistant гэсэн бичгтэй байвал энэ нь болохоор усан тэсвэртэй гэсэн. За тэгээд 80 минутын турш таны арьсыг нарны хит ягаан туяанаас хамгаалаад дээрэс нь усан тэсвэртэй нарны тос учраас таны арьсыг хамгаалж өгнө гэсэн. За chemical physical нарны тосны бас нэг ялгаа нь юу вэ гэхээр chemical нарны тос нь болохоор нарны хит ягаан туяаг яг арьсандаа ингэ шингээгээд дулаан үүсгээд буцаагаад цацдаг. Одоо буцаад ойгоод
одоо тэрийг гаргадаг гэсэн. Тэнгүүд physical нарны тос нь болохоор шууд арсыг хамгаалж байгаа учраас шууд нарны хит ягааны туяаг шууд арсан дээр ойлгоод буцаагаад гаргадаг гэсэн. Тэгэхээр энэ хоёр өөр байгаад нэг нь шингээгээд дулаан үүсгээд гаргадаг байх нь нөгөөх нь шууд одоо шингээхгүйгээр шууд ойлгоод нарны туяаг ингээ буцаагаад ойлгочдөг байх нь. За chemical нарны тос нь илүү хөнгөн бүтцтэй одоо нүүрэндээ төрхлээ гой шингээд алга болчдөг. Янз бүрийн тийм white cast буюу тийм цайралт марилт бол хөхрүүлд арсыг гэдгийг хөхрүүлдэггүй. Тэгээ яг мейкапны доор суурь бодолтонд бол ингээ нарныхаа тосыг төрөгчөд бол хамгийн тохиромжтой байдаг. Сул тал нь болохоор үйлчлэгийн хамгаалалтын үйлчлэг нь арай удаан байдаг. Одоо шинэ chemical нарны тосыг та яг одоо төрхлөхэд 20-30 минутын дараа арсыг хамгаалж эхэлнэ. Тэгэхээр та гэрээсээ гарахаас өмнө 20-30 минутын өмнө нарны тосыг аль үжиний төрөхгүй болохгүй гэсэн. Харин physical нарны тос нь болохоор white cast одоо тийм цайралт өгдөг, хөрүүлдэг хэрнээ одоо нөгөө мейкапны доор бол тохиромжгүй л дээ. Тэгтээ арсыг шууд төрсөн л шууд хамгаална. Нарны хит яганаа туяанаас одоо та цаг харах ерөөсөө шаардлагагүй гэсэн. За хэрвээ таны арс маш эмзэг, мэдрэмтгий, за тэгээ улаалттай арс, за дээрээс нь acne prone skin буюу батга гарамтгай арстай бол chemical нарны тосыг бол хэрэглэхийг зөвлөхгүй. За оронд нь physical нарны тосыг эмчнэр одоо хэрэглэхийг зөвлөдөг байгаа. За яагаад вэ гэхээр chemical буюу одоо химийн гаралтай нарны тос болохоор арсанд цочрол өгөх магадлал маш өндөр байдаг. Тийм болохоор та оронд нь physical нарны тосыг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. За бидний одоо хэрэглэж байгаа нарны тос нь болохоор яг ийм кремэн бүтцтэй шууд ингээд арсан дээр ингээд түрхэд хэрэглэждэг. За тэрнээс өөр бас спрей байдаг юм цацлага нарны хамгаалттай. Тэр нь болохоор бас зарим эмчнэр бас зөвлөдгөө юм байлаа. Учир нь юу вэ гэхээр бид ингээд нарны тэр спрей ингээд цацлаа. Тэнгүүд тэр чинь ингээд бүрэн хатаагүй улмаас нүд рүү орох магадaltaй. За бас нэг сул тал нь юу вэ гэхээр ингээд одоо биендээ ингээд цацаад ингээд хэмжээгээр ингээд цацлаа штэ. Тэнгүүд тэр химийн найрлага маань тэр ингээд агаарт ингээд ууранд байгаад байгаа ш ингээд цацсангууд. Тэнгүүд тэрнгээрээ бидний хамар руу ороод уушгөр ороод бид нар шууд амьсгалчих чинь гэсэн үг. Тэгэхээр уушг нь жоохон сөрөг талтай байж магадгүй гэж бас эмчнэр зөвлөдөг учраас спрейээс илүү арай нэг одоо аюулгүй үүднээс зүгээр юм кремэн нарны тосыг хэрэглэхийг одоо эмчнэр бас зөвлөдөг байгаа. За тэгвэл одоо бид нар өдөр тутамдаа нарны тосыг заавал хэрэглэх ёстой байна гэдгийг ойлгож авлаа. За тэгвэл бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр за бид нар өдөр тутамдаа нарны тосыг төрхлээ. Оройн болохоор нүүрний шингэн савгаар угаачдаг. Гэтэл та нарны тосыг төрөгчөөл байгаа бол зөвхөн одоо шингэн савгаар угаагаад таны тэр нарны тос чинь бүрэн арснаас цэвэрлэгдээгүй арилаагүй байна гэсэн. Яагаад вэ гэхээр шингэн сав нарны тосыг бүрэн цэвэрлж чаддаггүй. Тэгэхээр эн чинь тосон бүтцтэй бүтээгдэхүүн байгаа учраас тосыг тосоор нь цэвэрлэх үүднээс тосон цэвэрлэгчийг бид өдөр тутамдаа ялангуяа орой арьс арчилгаанд бол заавал хэрэглэж авах хэрэгтэй. За cleansing balm эсвэл cleansing oil ч гэдэг юм уу ийм тосон цэвэрлэгчүүдийг хэрэглэж авах хэрэгтэй. За тэгэхээр эхлээд тосон цэвэрлэгчээрээ гаран дээр авч агаад сайхан ингээд массажлж агаад нүүрэн дээрээ массажлаад одоо нүрийнхаа будгийг задлана. За үлдэгдэл тэр нарныхаа тосыг бас задлаад цэвэрлж өгч байна. Тэгээд дараа нь усаар угаачгүй тэр чинь устайгаа хамт ингээд урсаад алга болчихно гэсэн. Тэгэхгүй шууд нүүрний шингэн савгаар угаахаар тэр арсны чинь тэр нүгсүүн одоо тэр нарны тосыг дутуу цэвэрлэх юм бол бөглөртөөд нүгчд үсээд тэгээд батга нэмж гардаг. Тэгэхээр бид нар оройн арьс арчилгаан дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За хүмүүс бас нэг буруу ойлголттой байдаг л та. Би гэрээсээ гардаггүй маа ингээд хүүхэд хөхүүл байдаг учраас гэрээсээ гардаггүй ингээд одоо ялангуяа энэ карантины үеэр бол нарны тос түрхэх шаардлагагүй гэж хүмүүс бодоод байдаг. Гэтэл та өглөө нүрээ цэвэрлэлээ нарныхаа тосыг одоо арьс арчилгааны хамгийн сүүлд хэрэглэх хэрэгтэй. Оройн бас заавал цэвэрлжээж унтна тийм үү. За тэгвэл өглөө болохоор хамгийн сүүлд нь түрхчээж тэр арьсаа хамгаалж байгаа. Тэгэхгүй бол хүмүүс ингээд гэрээс гарахгүй юм чинь нарны тос өргөж яадаг гэдэг. Гэтэл тэр нарны туяа чинь тэр одоо энэ цонхны шилээр дамжаад бидний арьсыг гинтээж байгаа, хөшрөлт үүсгэж байгаа, нөсөө толб үүсгэж байгаа. Ялангуяа жирэмсэн байхад бол айгүйх тийм нөсөө толб үүсэх магадлал өндөр байдаг. Бас миний нэг гаргасан нэг том алдаа байдаг л та. Тэр юу вэ гэхээр би жирэмсэн байхдаа нарны тосыг хэрэглэдэггүй байсан. Тэрнээс болоод энэ хавьдаа нэг жоохон сэвхтэй. Гэхдээ жоохон л доо. Тэгээ яг би юу ч хэлдэг вэ гэхээр бусад охид бүсгүүчүүдтэй жирэмсэн байхдаа заавал нарны тос хэрэглээрээ. Тэгвэл бол одоо харамсан шүү. Би харин ч бас гайгүй. Зарим хүмүүс бол бүр их сэвцсэн байт юм билээ. Тийм болохоор би яг нарны тос хэрэглэгээгүй гэхээр тухайн үед
би нөгөө foundation одоо крем маань болохоор өөрөө дотроо SPF 50-тайсэн баггүй. Тэгэл би SPF 50-тай юм чинь миний арсыг хамгаалж байгаа. Дахиж одоо SPF 50-тай нарын цус авах шаардлагагүй гэж бодсон. Гэтэл одоо шинэ энэ чинь болохоор яг зориултын нарны тус байлаа гэж бодоход тэр крем чинь болохоор хичнээн SPF 50-тай байсан ч гэсэн нарны хамгаалалттай тэр хамгаалах тэр хэмжээ нь бага байдаг учраас хэмжээнд бага учраас арсыг чинь дутуу хамгаалж байгаа гэсэн. Тэгэхээр та хичнээн таны крем SPF 50-тайсэн ч гэсэн нарны тосыг давхар түрхчээж арсыг чинь бүрэн сайн хамгаалж өгнө гэсэн. За ямар ч нарны тос нарны хит ягаан туйнаас 100% хамгаална гэж байдаггүй. Одоо шинэ SPF 15-тай нарны тос арсыг 93% та хамгаална. За 30-тай нь болохоор 97%тай. За 50-тай нь болохоор 98%тай арсыг ч хамгаална гэсэн. Тэгээ үлдсэн 2-3%тай нь болохоор арсыг ч бүрэн хамгаалж өгөхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 100% хамгаалдаг нарны тос энэ дэлхий дээр байдаггүй шүү. Тийм болохоор бид нар за 100% хамгаалдаг юм гэхэд ядаж нэг 98%тай хамгаалаад байвал бас болж штэ. За тэгээд хүмүүс надаас маш их асуудаг л та. Одоо шинэ алоэ гелийг энэ нарны тосны яг хизээ хэрэглэх вэ гэж асуугаад байдаг. За тэгэхээр яг арс ажиллагааны яг шат дарааллуудыг хийж явж агаад алоэ гелийг түрхлээ. Ер нь бол баг зэргийн шингээснийхаа дараа хамгийн сүүлд нарныхаа тосыг хэрэглэнэ. За яг одоо хэрэглэж байгаа би хоёр нарны тосоо танилцуулъя. Тэгээ ер нь бол би энэ нарны тосыг хэрэглэдэг л дээ. Тэгээд би ер нь бол нэг нарны тосыг авчаад заавал дуустал нь хэрэглэжээ дараагийн нарны тосыг худалдаж авдаг. Яагаад гэхээр ингээд нарны тосыг чи ингээд онгойлгочлоо. Тэгээд дор нь одоо юу гэдэг одоо сайн хэрглэж хурдан дуусахгүй бол энэ чинь ингээд онгойлгох тусам энэ чинь ингээд агаар ороод энэ чинь урал дүүсээд тэр нэг чанар нь арай буураад эхэлчихдэг учраас аль болох нарны тосыг ч юм уу ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг аль болох дуусгачаа дараагийн бүтээгдэхүүн рүү оруулах зүгээр. За тэгээд яагаад одоо хоёр нарны тостой байгаа вэ гэхээр нарны тосны бичлэг хийж байгаа юм чинь ямар нэг нарны тостой байлтай биш гэж бодоод арай одоо та нартай зориулаад энэ нарны тосыг би өчтөр худалдаж авсан. Тэгээд өчтөр хэрглэж үзээд өнөөдөр хэрглэж үзсэн. Тэгээд энэ хоёрын ялгаа нь болохоор хоёулаа бол энэ physical нарны тос тэгээд хоёулаа ийм цайралт өгдөг. Гэхдээ энэ болохоор XSY брендийн physical sunscreen байна SPF 50-тай. Энэ ч гэсэн SPF 50-тай. За тэгээд энэ болохоор нэг онцлог нь niacinamide 2%-тай байгаа байхгүй юу? Айгуу сонирхолтой байна. За тэгээд энэ нарны тосыг би өчтөр өнөөдөр хэрэглэхэд бол ингээд түрхлээ. Эхэндээ ингээд жоохон цайралтай юм шиг нэ. Явандаа ингээ гоё шингээд алга болчихдаг юм лээ. Тэр нь бол надад таалагдсан. Тэгэхээр нүүр будалтын доор бол хэрэглэж болохоор. За харин энэ нарны тосны хувьд болохоор энэ Zero брендийн Sunblock SPF 50-тай энэ нарны тос байна. За энийг болохоор би сүүлийн үед бол хэрэглэж байгаа. Одоо бараг сар их болох ч юм уу да. Тэгээ энэ нарны тос эхэндээ хэрэглэхэд надад аюу сонирн байсан л ингээ төрөгчөнгүүд ингээ бүр ингээ хөхрөө цагаараа тэр цагаан уураас арилж өгөхгүй. Тэгээ манай нөхөр харчаад чи нүрэндээ юу төрчихсэн цав харагдаад байгаа ингээд тэгээ төхрөж шингэж өгдөг юм байлээ. Тэгээд нэг туршлага хуваалцахад хэрвээ таны хэрэглэж байгаа яг одоо хэрэглэж байгаа нарны тос ингээд цайралт өгөөд байвал би ингэж утсан. Энэ болохоор ингээд өмнө ингээд бид чинь ингээд чигшүүлэгч тоос одоо эссенц одоо төнөр энэ төр хэрэглэчээд шууд араас нь энийг хэрэглэчээр цайралт нь байгаа л байдаг юм байна. Бараг хэдэн цаг байсан ч гэсэн байгаад байт юм бэл. Тэгэхээр тэр цайралтгүй байлгахын тулд яг хамгийн сүүлд хэрэглэж байгаа тэр чигшүүлэгч тосоо түргчээд бараг хэдэн минутын дараа бүр хүлээгээд бүр шингээд бүр ингээ хуур болтон алга болсныхан дараа энийг түрхэхээр хуурай газар түрхэх юм бол энэ цайралт өгдөг юм билээ. Тэгэхээр гоё газ. Тэгээ би ингээд хуурай газар ингээд арсаа ингээд жоо хуурай болгож байгаа шингээснийхаа дараа ингээд энийгээ түрхэхдээ би ингээд айгүй хөнкөө ингээд гараараа ингээд гүйлгээд дахин ингээд гараараа ингээд жоохон тарааж өгсөн л дөө энийгээ цайралтын жоохон багасгах үүднээс ингээд тараагаад өгсөн чинь цайралт нь арай гайгүй болж эхэлж илээ. За тэгээд бид нар нарны тосыг ингээд нэг түрхчлээ. Тэгэл арсаа хамгаалчлаа гэж андуураад байдаг. Гэтэл ямар ч нарны тосыг 2-3 цаг тутам сэргээж дахиж түрхэж явах хэрэгтэй. За тэгээд яг нүүр будалтай үед бол хэцүү л ахал та. Нүүр будаагүй үед одоо энэ гэрте байхдаа бид нар нарны тосыг одоо яаж сэргээх вэ гэхээр одоо шин би ингээд нарныхаа тосыг хэрэглээс өмнө бүх юм хэрэглэсэн байгаа шүү дээ. Тэгвэл нарны тосоо хэрэглэлээ 2-3 цагийн дараа сэргээх үүднээс би болохоор өмнөх нарны тосон дээр дахиад нарны тосыг харж ингээд нүх сүг ингээд бөглөд байгаа юм шиг нэг л юм бохор санагдаад мэдээж тэр 2-3 цагийн хооронд ингээд тоос шороо миний арсан дээр наалтцсан байгаа шүү дээ. Тийм болохоор нарныхаа тосыг сэргээхдээ хөвөнд төнөр эсвэл одоо мицел усаа ингээд шингээж агаад цэвэрлэгч усаар ингээд нүүрнийхээ өмнөх бохирдлуудыг цэвэрлж агаад тэгээд нарныхаа тосыг түрхчихдэг байгаа. За тэгээ нарныхаа тосыг түрхтээ нүднийхээ энэ эргэн тойронд бас түрхнэ штэ. Хүмүүс болохоор зөвхөн ингээд зохиндоо хүрхгүй бусад хэсгээрээ түрхнэ гэж андуураад байдаг. Тэгээ би нарны тосоо хэрэглэхдээ одоо нүүрэндээ түрхлээ
хүзүүндээ бас заавал түрхдэг байгаа. За одоо би та нарт маш сонирхолтой нэг туршилт үзүүлье. За энэ дээр байгаа зураг байна. За энэ эмэгтэй нарны тос түрхсэн байгаа. За энэ зургийг харахаар ингээд жоохон юм хар бараан харагдаж байгаа. За энэ яаж байгаа гэхээр одоо хүний нүдээр харах боломжгүй ч гэсэн яг нэг зориултын UV гэрлээр хардаг камер байдаг. UV гэрлийг хардаг камер байдаг. За энэ камераар ингээд харангуут яг нарны тос түрхсэн хэсгээр харалж харагддаг. За түрхээгүй хэсгээр хэвээ юм ээ. Яг түрхсэн хэсгээр харалж харагддаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө тэр хит ягаан туяаг чинь таны арьс нарны тос яг л ийм хуйг бамбаа шиг тэгээ блоклоод арьс чинь хамгаалж байгааг илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ингээ харахаар сонирхолтой. Тэгээ энэ эмэгтэй яг л хүзүүндээ түрхсэн. За тэгээд хацар хэсгээр ингээ түрхсэн хэсгээр яг гоё харалж харагдчих. Тэгэхээр бид нар хүзүү нүрийн арьсыг ингэж хамгаалдаг юм байна. Энэ нарны тосыг ингээ үйлчлэх нь яг ингэж явагдсан юм байна гэдгийг яг энэхүү зургаас харах боломжтой. За өнөөдөр миний бэлтгэн хүргэсэн нарны тосны тухай бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрэг тань таалагдсан бол лайк дараад subscribe гэсэн төвчийг заавал дараарай. Дараагийн бичлэгээр ямар бичлэг үзмээр байгаагаа бас комент хэсэгт бас бичиж үлдээж болно. За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Тэр баяртай.